Эрхэмгээлчдийн энэ өдрийн намар амгалан ажлын мэдчилээ. Намайг намсраа өгтө баян зүйл гэдэг. Миний бие Улс аймгийн Улаан суманд 1979 онд төрсөн. Олмаар одоо багнасаа яасл цэцэрлэгээр хүмүүжиж Улс аймгийн Улаан сумд 10 жилийн 1-р дунд сургуулийг 1987-аас 97 оны хооронд суралцсан төгсөж Борлуулд боловсрол эзэмссэн. 1998 онд Уцаа цэргийн албанд татагдаж Завхан аймгийн Дэсэм дахь элийн цэргийн 277 дугаар ангид 98-аас 99 онд Уцаа цэргийн албыг хаасан. Мөн 99 онд Уцаа цэргийн албанаас халагдаж ирж элийн тэг 245 дугаар ангид элийн 2 дугаар ставт харуулын дараагаар томилогдсон ажилласан. Тус хэлийн ставт томилогдсон очиж ажиллах хугацаанд ставын дараах дэдвэрнда бүрөвд орж ээжүүн маань огтон авч одоо ажил амьдралын гараагаа элийн 2 дугаар ставаас ихсэн байдаг. Намайг очихт бол одоо хуучин харуулын дараанараас ахлагч Уланбаяр, ахлагч Даваа, ахлагч Баттулах, дэд ахлагч Болор Эрдэнэ гэсэн одоо харуулын дараанаар холбоочдоос одоо ахлагч Нэмэх Баяр гэсэн хүмүүс тухайн үед бас ажиллаж байсан. Би намайг одоо харуулын дараагаар томилогдож тухайн үед мөн харуулын даргын ахлагчийн сургууль төгссөн 5 шинээр томилогдож очиж байгаа 5 ахлагч бас мөн очсон байсан. Одоо дэд ахлагч Төгөрсөнгийн Батцөх, мөн дэд ахлагч Дашнамын Батцөх, дэд ахлагч Цогцайхан гэсэн харуулын дарганаар минь одоо ажиллаж байсан тухайн үед. Мөн хэлийн ставт ажиллаж байх хугацаанд хэлийн цагийн байдал минь бас тухайн үед бас хүнд байсан. Би Мэргэн булгийн хэлийн харуул дээр харуулын даргын үүрэг гүйцэтгэж тухайн үед одоо 2 жил ажилласан. Манай хамт олон нь бол одоо бас нийтэж, эвсэг, бүтээлч ийм сайхан хамт олон байсан. 99-ээс 2002 он хүртэл тухайн стафт ажиллаж байгаад 2002 онд одоо элийн цэргийн дээд сургуульд элсэн суралцах болсноор эсэлтийн шалгалтанд тухайн үед одоо харуулын дарга байхдаа бэлддэг байсан. Жишээл ном дэвтрээ одоо бие дааж харуул дээрээ давтаж ингэж бэлдснээр 2002 онд элийн цэргийн дээд сургуульд одоо эсэлтийн шалгалтыг 10 дугаар анги төгссөн хүүхдүүдийн хамт одоо өгч тухайн үед элийн цэргийн дээд сургуулийн элийн албаны ангийг авч байсан одоо төвхтэй. Тухайн үед одоо элийн стафт ажиллаж байхдаа мөн одоо манай ставын дарга бүрөвд орж, дэдвэрнда бүрөвд орж болно. Одоо хошууч Болдбаатар гэж хүмүүс одоо ажиллаж байсан. Сургууль явж байхад одоо хошууч Болдбаатар даргын гар дээрээс одоо зорийн нэг нэмжилж шатандаа шилжиж явж байлаа. За ингээд 2002 оноос 2006 он хүртэл хэлийн цэргийн дээд сургуулийг өдрийн ангиар суралцсан төгсөж 2006 онд Улс аймгийн Баруун Туран сум дахь хэлийн 311-р ангид тохон хэлийн ставт сургуульд ирэхсэн орлогчоор томилогдсон ажиллаж эхэлсэн. Тохон хэлийн ставт би 2006-аас 2008 он хүртэл сургуульд ирэхсэн орлогчоор ажиллаж байсан. Мөн 2008-аас 2009 онд шар үзүүрийн хэлийн ставын сургуульд ирэхсэн орлогчоор мөн одоо тухайн үед шилжин томилогдож ажилласан. За энэ хугацаанд ажиллаж байгаад 2009 онд мөн хэлийн тэг 245 дугаар ангийн бэлтгэл ставын сэтгэл зүйн мэдээ соёл сурчлагын хариуцсан орлогчоор томилогдсон ажиллаж одоо хэлийн тэг 245 дугаар ангидаа буцаж ирсэн төвхтэй. За мөн хэлийн тэг 245 дугаар ангийн бэлтгэл ставд 2009-ээс 2010 оны 5 сар хүртэл ажиллаж байгаад 2010 оноос 10 оны 5 сараас хэлийн 7 дугаар ставын сургуульд ирэхсэн орлогчоор томилогдсон ажиллаж мөн хэлийн 2010 оны 11 сард одоо хэлийн 6 дугаар ставын дараагаар томилогдсон бас ажилласан. За хэлийн 6 дугаар ставаас хэлийн 6 дугаар ставд 2010
2010 оны 11 сараас 2011 оны 5 сар хүртэл ставын даргаар ажиллаж байгаад мөн одоо 11 оны 5 сарда отрядын штабд амьдагдан ирж ажилласан. Отрядын штабд 2011-ээс 2013 онд хүртэл Шуурхай жижүүрийн үүргийг гүйцэтгэж 2013-аас 14 онд хүртэл одоо Шуурхай удирдлага дүн шинжилгээний ахлах ажилтан гэдэг албан тушаал дээр бас томилогдсон ажиллаж байсан. Намайг отрядын Шуурхай жижүүрээр томилогдсон ирж ажиллаж байхад тухайн үед одоо хэлийн албаны дарга дэдуранда бүрөвд орж мөн одоо Шуурхай удирдлага дүн шинжилгээний ахлах ажилтан доогоор одоо ангийн захирагч хорондоо ган төмөр ажиллаж байсан. Мөн одоо ахлах ажилтангуудаас дэд туранда нэм гэрэл, ошууч бат тогтох, ошууч алтан гэрэл гэсэн одоо хүмүүстэй хамтран ажиллаж байсан. За мөн тухайн үед одоо Шуурхай удирдлага дүн шинжилгээний алба маань эд одоо бас хөгжиж одоогийн энэ үе шатанд хүртэл өрх хэмжээнд одоо анхны хөгжил сүрээ тавигдчихсан цаг үе байсан. Ил хамгаалтанд одоо төрөл бүрийн ил хамгаалт саран программыг ашиглах, ArcGIS программуудыг ашиглах, дүн шинжилгээ хийх, одоо ил хамгаалтанд гарсан дүн шинжилгээнээс ил хамгаалтыг отрядын дарга шийдвэрээр зохион байгуулах их мэдлэгийн ажлуудыг маш шахуу үр дүнтэй Шуурхай зохион байгуулж явуулж байсан үеуд байсан. За тухайн үед ажиллаж байгаад отрядын Шуурхай дүн шинжилгээний ахлах ажилтангаар ажиллаж байгаад мөн одоо Улаанбаатар хотод ArcGIS программыг ил хамгаалтанд ашиглах болсноор одоо сургалтанд явж тухайн программыг ашиглан одоо ил хамгаалтанд ашиглаж эхлүүлж байсан бас удаатай төвөгтэй байдаг. Отрядын дүн шинжилгээний ахлах ажилтангаас 2014 онд мөн одоо буцаад хэлийн 7 дугаар ставын даргаар 14 онд одоо томилогдсон очиж хэлийн 7 дугаар ставыг удирдан ажиллаж 1 жилийн хугацаатай 15 он хүртэл одоо удирдан зохион байгуулж ажиллаж байсан. Тухайн үед одоо хэлийн ставыг хамт олонтойгоо асар тогтчлтуудын ажлыг бас тодорхой хэмжээнд бас тухайн орчин үеийн шийдлэр засах ажлуудыг бас одоо маш эрдэнэтэй зохион байгуулж байсан. Цагийн байдлын үед бол бас эмч одоо амаргүй хэлийн зөрчил бас тухайн үед гарч байсан. Хэлийн хөрш 6 дахь став уулзрын хэсгээр өвөлд нь одоо хэлийн тэг 311-р ангийн тесийн ставын уулзар хэсгүүдгээр одоо цагийн байдал маш өндтэй тухайн үед одоо ажиллаж байсан. За ингээд хэлийн 7 дугаар ставын дараагаар ажиллаж байгаад 15 оны 5 дугаар сард хэлийн тэг 311-р ангийн дотоод хяналтын албаны ахлах ажилтан гэсэн албан тушаал томилогдож хэлийн тэг 311-р анги руу шилжин ажилласан байдаг. За хэлийн тэг 311-р ангийн дотоод хяналтын ахлах ажилтнаар 1 жилийн хугацаатай ажиллаж 2016 оны 5 сард хил хамгаалах байгууллагын түүхэнд хэсэг хариуцлага хил хамгаалтын алба гэж анх одоо байгуулагдаж тухайн одоо хэсэг хариуцлага хил хамгаалтын албаны дараагаар томилогдсон ажиллаж байлаа. За алба нь тухайн үед хэлийн тэг 311-р ангийн 1, 2, 3 дугаар ставыг хариуцсан хамгаалдаг. Ойролцоогоор одоо 300 гаруй километр хэсгийг албан бие даан хариуцсан хамгаалдаг. Хэлийн заставуудыг газар дээр нь удирдлагаар ханган ажилладаг. За ийм үүрэг зориулттай байсан. Отрядын даргын албаны дарга нь бол отрядын даргын зөвлөлийн гишүүн. За алба нь тухайн үед мөн одоо 4 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг хариуцлага хил хамгаалтын албаны даргын 1-р орлогч. За хэлийн ставын
дарга нар нь болохоор хэлийн заставын хэсгээр зөв хил хамгаалтын албаны дарга, хэлийн 1-р заставын дарга, 2-р заставын дарга, 3-р заставын дарга их мэтчил нь одоо орлогч нар болж явдаг, албаны орлогч нар болж явдаг. Мөн одоо жолооч, нохой сургагч гэж одоо 2 ахлагчтай. Ийм одоо 4 хүний бүрэлдэхүүнтэй албан зохион байгуулагдаж байлаа. Тухайн үед одоо албан томилогдож очиж явах хугацаанд хэлийн зөрчил гарна. Одоо хэлийн зөрчилтэй албыг өгтөж авч байлаа. Одоо цагийн байдал маш хүнд байсан. Тухайн 3 заставын хариуцсан хэсгээр ээж дараал нь одоо хэлийн зөрчлүүд гардаг. Ийм нөхцөл байдал дээр одоо очиж байсан. За тухайн үед одоо очиход хэлийн зөрчил гарсан албан шууд хэлийн зөрчил дээрээ ажиллаад явж байсан. Одоо дараал нь одоо цагийн байдлуудын мэдээлэл авагдаж улмаар албан одоо 20-с 30 хоног цаашлаад 30-аас 40 хоног их мэтлэн хэлийн 1 2 3 заставуудын хариуцсан хэсгээр дамжин өртөөлн ингэж байрлаж хил хамгаалалтаа зохион байгуулдаг, хил хамгаалтыг удирдлагаар хангаж үүрэг гүйцэтгэдэг ийм одоо нөхцөл байдалтай байлаа. Техникийн хувьд бол одоо бас тухайн үед УАЗ 460 супер автомашин, Honda мотоцикл зэрэг зүйлүүдийг албанд ашигладаг. Албаны акт унлагтай. Холбооны техник хэрэгсэл Харис радио станц одоо хангагдсан. Иймэрхүү товчхон дурдгал хүч хэрэгсэлтэй. За нөхцөл байдлын хувьд бол нийгмийн нөхцөл байдлын хувьд бол албан одоо тухайн үед одоо яг өөрийн гэсэн байр орон сууц байгаагүй. Хэлийн 1-р заставын хэлийн 2-р застав буюу Тэлсмын байрал дээр заставын байрал дээр байрладаг байсан. Тухайн заставын албаны нэг өрөөг одоо хэсэг хариуцлагын хамгаалтын албаны өрөө болгож тогтжуулж байсан. Улмаар одоо 2017 онд төр засгаас хил хамгаалалт байгууллагаас бас шуурхай удирдлагуудаас арга хэмжээ авч хэрэгжүүлсний үрдэл албаны байрыг 2-оос 3 өрөө, 4-оос 5 өрөө болон өргөжүүлж тогтжуулж за одоо алба хаагчдыг 4 айлын орон сууцыг одоо шинээр барьж бас ая тухтай амьдрах орчин нөхцлүүдийг нь бас бүрдүүлж ажиллаж байсан. Одоо за мөн одоо нөгөө хил хамгаалтанд орчин үеийн техник технологиг бас шинээр нэвтрүүлэхийг одоо хичээж бас одоо ArcGIS програмын хувилбаруудыг боловсруулж саран програмын хувилбаруудыг боловсруулж оперативчдад одоо хөргөдөг. Хойд бас цагийн байдал авахцсан үед дрон нисчгүй нисэх хэрэгслийг хил хамгаалтанд ашиглах зэрэг хэлийн зөрчлүүдийг бууруулах арга хэмжээг бас одоо тууштай хэрэгжүүлж авч хэрэгжүүлж ажиллаж байсны үр дүн алба байгуулагдсанаа тухайн хэсэгт нь одоо хил хамгаалалт элийн зөрчлийг 65%-аар бууруулсан одоо үр дүнтэй бас ажиллаж байсан одоотой байдаг. Зөрчлийн илрүүлж шийдвэрлэлтийн талаар бол тухайн үед одоо Орчин улсын улс, Монгол улс олон улсын гэрээ хэлзээрээр дагуу одоо хил хамгаалтыг зохион байгуулж хэлийн бүрэн эрх төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтанд миний бичлэн 350 удаагийн уулзалтанд оролцож хэлийн зөрчлийг хамтран шалгах, уул морь хүлээлцэх, мал хүлээлцэх зэрэг зүйлүүдийг хэлийн зөрчлийн асуудлуудыг тухайн үед нь хэрэгжүүлж шийдвэрлэж ажилласан байдаг. Оросын холбооны улсын талаас 28 удаагийн 3,000 гаруй толгой мал, Монгол улсын талаас 32 удаагийн 6,000 гаруй толгой малыг улсын хилээр бэлчээрээр хил давсан буцаа шийдвэрлж ард иргэдэд учирчулах одоо 950 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажиллаж байсан. Мөн одоо Оросын улсын улс Монгол улсын талаас хил зөрчсөн 12 удаагийн 24 хүнийг бичлэн саатуулж тухайн үед хууль журмын дагуу зөрчлийг шийдвэрлэн ажиллаж байсан төвөгтэй байдаг. Албыг одоо зохион байгуулж одоо төдийгөөс өдийг хүртэл явхад миний одоо бас найдвартай артал болсон гэр бүл гэргийн маань бас байдаг. Манай гэрийн хүнийг одоо Улс аймгийн Давс цумын хараад Лавг сүрэнгийн Алтан туяа гэж хүн байдаг. Надтай одоо 2002 онд гэр бүл болж бид одоо хэлийн 2 дугаар ставд анхлан гэрээ барьж шинэ айл босч одоо болгож одоо
тухайн үед одоо амьдарч эхэлж байсан. Тэр маань одоо тухайн үед Хилийн став цэргийн зөвхөн тогоочоос эхсэлүүд ариун цэврийн зааварлагч, туслах холбооч, дахлах холбооч гэсэн албан тушаалууд төр Хилийн став дээр бас ажиллаж байгаад мөн одоо отрядын штабт намайг томилогдсон очиход отрядын штабын мөнгөний кас нэр албан тушаал томилогдсон ажиллаж байгаад Хилийн дэг 311 дугаар анги руу одоо шилжин томилогдож ажиллаж намайг цэргийн тэтгэврт гаргахад энэ одоо ажлаа хүлээлгэн өгч одоо гарсан байгаамаа. За ингээд одоо та бүхэнтэйгээ бас сэтгэлдээ хуваалцаж төвх намтраа ярилцж бас таатай байлаа. Удахгүй одоо бас төрлөх отрядын маань одоо ангийн маань одоо төвхт 50 жилийн болгож байгаатай ологдуулаад урд нь одоо ажиллаж байсан нийт ахмад хэлжтэй одоо ажиллаж байгаа нийт офицер ахлагч үйлчилгээний ажилд нь хугацаа цэргийн албаа агчдаа, ирээд цэргийн албаа агчдаа утгагүй болоход ангийн маань 50 жилийн хойно гал зүгтээ халуун мэндийг өргөн мэдчилж байна.